Амьгүй бүхэн эзэнтэй. Би нэгэн телевизэд зураглаач хийдэг байлаа. Нэг удаа Хинтээ аймаг руу баримтат киноны ажиллаар явж таарсан юм. Энэ нь 2012 онд гэж санаж байна. Их л олон сайхан газраар явж зураг авлаа. Тодорхой газар сум орон нутгийг дурдаад яхав. Тэгээд нэлээд хэд хоног явсны эцэстээ эртний амьтдын олдуур олддог дурсгалт газраар дайраад нэг сумын төв дэрж хонлоо. Үнэндээ явдлын уртад их ядарсан л да. Найруулагч ах бид хоёр сумын жижигхэн буудлын нэг өрөөнд хамт хонох болов. Өрөөнд бидний унтах хоёр модон орноос өөр хогшил, тавилга гэх зүйл байхгүй л дээ. Бид ч нэг хоол идчихэд шуутхан л унтахаар хэвтлээ. Найруулагч ах маань юу юугүй л хурхираад өгсөн. Би ч яг л унтахын наад дээр болоод дээш хараад хэвтэж байлаа. Гэтэл яг хөлний доох нь нэг хүн зогсоод байх шиг харагдлаа. Эхэндээ тэр зүг рүү онцолж хараагүй дээш хараад хэвтэж байхад л нүдний үзүүрт тэгж харагдаад. Юу байдаг вүлээ гээд толгойгоо өндөлгөд харахаар юу ч алга. Хоосон өрөөний хаалгал харагдаж байлаа. Гэрэл унтраасан ч цонхоор гэгээ ороод өрөөнд доторх орчин тодхон үзэгдэж байв. Би буцаад хэвтлээ. Яг түрүүнийхээ байрлалаар дээшээ харж хэвтээд нүдээ аягандаа эргүүлж хөл тийш харлаа. Яалтчгүй л сүүдэртэд нэг хүн шиг юм зогсоод байх юм. Би дахиад л өндөлөө. Бас л хинч юу ч алга. Үгүй ядаж хүн гэж андуурч харахаар юм нүдэнд өртсөнгүй. За. Би ер нь ядраад дэмий юм хараад байна гэж бодоод буцаж дэрэндээ толгой тавилаа. Гэсэн ч дахиад харахгүй байж чадсангүй. Нүдний булангаар хөл рүүгээ харлаа. Яшгүй юу ч алга. За тийм байлгүй дээ гэж бодоод хэвтрээ застал өнөөх зүйлж. Яг хажууд толгойн талд минь ирчихсэн зогсож байдаг шүү. Яста пал гэж явчихлаа. Би дээшээ харж хэвтсэн чихтэй нүднийхээ зүүн болон руу харлаа. Яг л хажууд зогсоод байна. Харин тэр зүйлийн цаад талд манай найруулагч ах унтаж байсан юм. Бид хоёрын унтаж байгаа хоёр орны дунд толгойн талд зогсож байсан гэсэн үг. Би нүдээ анлаа. Тэгээд дахиж нэгээд нүд болонтой тарлаа. Өнөөх чинь бүр ойртоод ирж гэж. Бараг над руу тонгоож байх шиг л мэдрэгдсэн. Энэ удаа би өөдөөс нь харж нэгтэлж зүрхэлсэнгүй. Хамаг биеийн шар ус босоод би зарайгаад нэг л биш. Тэгээд дахин нэг удаа нүдний болонгаар харлаа. Яалтчгүй зогсоод байна. За болий. Явалч яг харахгүй юм шүү. Гэж бодоод шуутхан л эргэж хан руу хараад хэвтчихлээ. Тэгээд л гүрийсэндээ. Хэрвээ түрүүнд хөл рүүгээ хардаг шиг өндийгөө тарвал нэг л хачин ёрын зүйлтэй нүүр тулчих юм шиг санагдаад дахин эргэж хараагүй. Ингээд нэг л мэдхэд өглөө болчихж. Би ч сэрээд урд шинийн явдлыг найруулагч ахтай нэг ярих гэснээ болчихов. Харин найруулагч ах маань нэг л царай баргаар босч ирээд шуутхан л өнөөдөр буцаад тийшээ явнаа л гэж байна. Би ч бүр гайхаад яаваха зураг нөхөх юм уу? Юм мартаа юу? Гэд асуулаа. Харин найруулагч ах юу гэсэн гэж. Өчигдөр тэндээс нэг юм авчихсан. Шүн зүүдэнд нэг сони юм орж ирээд шүнжин юм аавъя гэж нэхлээ. Гэдэг байгаа. Тэгсний ах цүнхээ ухаад гарын алганы тал шиг хавтгай чулуу гаргаад ирв.
Тэр нь эртний чулуун зэвсгийн үлдэз болох олдуур байж таарлаа. Ингээд л бид шууд хот явах байсан хүмүүс эргээд 100 гаруй километр шавар бартаатай замаар явж өнөөх чулууг авсан газарт нь тавиад иргсэнтэй. Амьгүй бүхэн эзэнтэй, амьтай бүхэн сүнстэй гэж үнэн ч юм уу л гэж боддог болсон доо. Тэр явдлаас хойш.